За энэ хуулийн төслийг дэмжиж байгаа хамтран санаачлагч. За тэгтээ бас энэ дотор нэг ганц хоёр зүйл байна хэлэх. Жишээлх юм бол энэ дээр энэ одоо хүчин төгөлдөр мэрэгж байгаа хуулийн дотор 21-ийн 4-р заалтан дээр энэ хуулийн 10.11 заасан бүртгэл дадам сүргийг 25 оны 6 сарын 1-ний өдрийн дотор бүртгүүлэх ажлыг засгийн газар зохион байгуулна гэдэг. Энэ нөгөө уралдах морины бүртгэлтэй холбоотой асуудлыг одоо зохицуулж өгсөн энэ хууль өмнөх одоо энэ мөрдөгж байгаа хуулийн дотор тэгтэл энэ дотор нэг юм он сарын хувьд өнгөрсөн оны 6 сарын 1 гэсэн ийм нэг заалт байгаа. Энэ дотор хэрэгжихгүй бас нэг ийм заалтуудыг өөрчлөлт юм уу яах ёстой юм бэ гэдэг нэг асуулт байгаа. За хоёрдугаарх нь энэ аймгийн баяр наадам энэ дээр ч хайлтан дээр л энэ аймгийн дээд 3 насны 3 айраг төрөг улсын наадмын 1 айраг төрөгтэй дүүцүүлж амжилтанд тооцно гэдэг. Тэгэхээр энэ дээр нөгөө манай хурдан морины уралдаан дээр дээд нас гэдэг нь азраг их насны морьд ордог. 3 насны морьд ордоггүй. Тэгээд энэтэй бас зөрчилдөж байгаа асуудал байна. Энийг яаж зохицуулах вэ? Ягаад дээд гэдэг вэ гэхээр одоо юу гэдгийг 10 жилийн унаг, 10-аас дээш жилийн унагнууд уралддаг ийм одоо уралдаан. Өөрөөр хэлбэл азраг насанд соёолонгоос дээш насны одоо бүх насны азраг, их насны морьд ч гэсэн соёолонгоос дээш насны бүх насны их морьд уралддаг гэдэг утгаараа онцгойлж авч үзтгээ. Тэгэхээр энэ дээр дээд гэдэг утгыг тэгж оруулдаг. Дээрэс нь энэ юун дээр амжилтан дээр ч гэсэн цол олохдоо амжилтан дээр ч гэсэн энэ асуудлыг бас одоо оруулж өгсөн, хуулиндаа оруулж өгсөн байдаг. Тэр нь 10-ын 7-р зүйл дээр байгаа. Улс аймаг сумын цол олох уяачийн морины 50 түүнээс дээш хувь нь азраг их насны ангилалд улс аймгийн баяр наадам болон засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл бүсийн уралдааны үндэсний хурдан морины уралдаанд төрүүлж аригдсан байна гэдэг. Ингээд заасантай зөрчилж байна. Тэгэхээр энэ 10-22 дээрээ 10-23 дээр ямар одоо асуудал байна гэж. За дараагаар нь 1 минутын үед авчдаг. Дараагийн нэг асуудал нь энэ улсын цол олох дээр дархан тод манлаа гэд уяач цол олох энэ асуудлыг бол дэмжиж байгаа. За тэгвэл энэ дээр нэг юм зүйл байгаа. Одоо энэ президент бол Туан гүшүүн нэмэлт 1 минут. Президент бол доошоо аймгийн манлай, сумын манлай байж гээд ингэ явж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө одоо юу гэдгийг бүх насандаа л төрүүлсэн бол гэдэг агуулга явж байна л да. Тэгэхээр би энэ дээр бол тэр 10-ын 4 дээр бүх насанд улсын баяр наадмын бүх насанд төрүүлсэн тод манлай уяачид гэдэг концепцийг уг нь бодож дэмжижсэн. Тэгэхгүй бол нөгөө цол аваагүй юм уу эсвэл одоо улсад 6 наснд төрүүлсэн л бол нөгөө бусад цолоо алгасаа шууд дархан тод манлай авах ч юм уу иймэрхүү юм харагдаж байна л да. Тэгэхээр энэ аймаг сум дээр ч адилхан баг шиг байна. Энэ дээр бас нэг тодруулга авчих яа гэсэн ийм асуулт.